Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2016 онд нээлттэй хийсэн Life Risking Romance киног ярьж өгөхөөр бэлдлээ. За үүнээс өмнө нэг мэдээ дуулгахад автомашин сонирхдаг киночид маань байна уу? Тэгвэл та нартай нэг баяртай мэдээ дуулгая. 2026 оны 6 дугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд Michelle Expo-гийн үзэсгэлэнгийн танхимд Монголын автомашины салбарын хамгийн том шоу үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Аль биесний дистрибьюторуудын энэ оны шин загварууд цахилгаан болон дэвшилтэд технологийн автомашин, дугуй, скутер, мопед зэрэг танилцуулагдана. Бас автомашин сонирхогчид, гэр бүл, бизнес эрхлэгчдэд зориулсан experience event, дагалдах бүтээгдэхүүнүүд, оффроуд тоноглолууд бүгдийг нэг дороос харьцуулж үзэх боломжтой. Мөнгө төгрөгийн хувьд яах вэ гэж юу? Тэнд бас банк санхүү лизингийн тусгай нөхцлүүд танилцуулагдана. Тэгэхээр эхлээд яваад оч нүд чихээ баясаг. Дараа нь харин шийдвэрээ гарга. 6 дугаар сарын 5, 6, 7-нд Michelle Expo-д уулзцгаая. За ингээд кинонд орцгоё. Бороо тишин нэг бүсгүй алуурчнаас зугтаж байгаа бололтой. Нэг байшинд орж ирээд цахилгаан борохоогоо гаргаж ирнэ. Тэнд нь харин нэг залуу өгчгсөн байна. Дээшээ гарсан чи бас нэг хүн өгчгсөн байна. Гадаа нь харин нэгэн машинаас хоёр хүн нэг цогцос үрээд ирж байдаг. Нөгөө хоёрыг орж ирэх үед бүсгүй шкафанд нуугдчихлаа. Тэгээд болж бүх процессыг бичиж авна. Тэгсэн генет гээдс нь эвгүй болоод тэсэж байгаад онгочлаа. Нөгөө хоёр харин чимээ сонсоод ойртож байтал. Тэр нь үнэртэй дунлаа шүү. Бүсгүй харин шкафн дотроо яг ухаан алдах гээд байна. Тэгээд тэсэхгүй гараад ирлээ. Хой, Жэно, чи энд юугаа хийж байгаа юм? Ингэсэн гаднаас 2 цагтаа ороод ирнэ. Бүүдэл, сүүлийн цагтаа. Ингэсэн чи юу вэ? Бас л аргуулж байна шүү. Удалгүй нөгөө ах хүү цон хонгоолгоод. Тэгсэн чи хэргийн газар биш вэ? Зүгээр л гимт хэргийн зохиол бичдэг зохиолчин гэр байсан юм байна. Нөгөө цогцнууд нь харин зүгээр хүүхэлдэй байж. Энэ манай хамгийн шилдэг зохиолчин онгодыг оруулах гэж хээгдсэн хүүхэлдэйнүүд. Түүнийг Conan Doyle гэдгийг гэд магтаж байна шүү. Би эднийг харж илүү бүтээлчээр зохиолоо бичдэг. Харин чадваргүй зохиолч үүнийг хараад буруугаар ойлгосон бололтой. Гэд манай бүсгүйг хийж байна шүү. Тэгэхээр энэ унгдаг бүсгүй бас зохиолч бололтой. Хой. Би чиний дарагч нь үсттэй. Чи яаж намайг аллахад сэжиглэж чадаж байна? Тэндээс гараад явах үед нь 2 цагтаа ярьж байна. Түүнийг гавлдаг нь яаж байгаа юм бэ? Тэгэлгүй яадгийг. Энд чи байнгын худал мэдүүлэг өгдөг хүн шүү дээ. Ингэж байна. Манай хүн төсөөллөөсөө болоод хүмүүсийг сэжиглээд өгдөг бололтой шүү. Тэгээд машин цуулгалаа. Хой тэр ирж байна. Гуниглаарай. Гэс нөгөө дарга ирээд. Күнээр чи миний ажилтан биш байсан ч болоосоо. Уучлаарай дарга. Би сайн ном бичиж гимээ цайруулна. За. Тэгвэл 1 сарын дотор гэхэд жинхэнэ сайхан зохиолын санаа олоорой мэдвүү. Ингэж За ингээд гомдол гарах болчих шиг боллоо. Тэндээс харин цагдаагийн машин цуужгсан явж байна. Чи махны худалдаачныг хүний наймаачин гэд. Харин шивэсчнийг мафийн гишүүн гэд гомдол мэдүүлсэн байж штэ. Энэ янзаараа хүн болгоныг сэжиглээд явах юм бол чи хотоос хөөгдөхөр болчоод байна. Ингэж байна шүү. Энэ цагдаатай танилуд байсан юм байна. Бас байнга худал мэдүүлэг өгдөг юм байна. Тэгэхээр энэ бүсгүй бол манай киноны гол дүр. Гэмт хэргийн сэдвтэй зохиол бичдэг Jane. Мэдхгүй. Юу ч болоод байгаа. Ямар тач эмнэлэгт очоорой. Дэндүү аимшигтэй байлаа шүү. Юу? Миний сэтгэл зүйн байдал уу? Бишээ. Унгас чинь яг л бальтерлогийн зэвсэг гэсэн үг өө. Үнэртэй л ухаан алдаж унтахаар байлаа. Гидсний эмчид үзүүл мэдв. Ингэж авна штт. Чи зүгээр цуврал алуурчнаал байр. Ингээд нэг хэргийн материал харуулж байна. Энэ хоёр найзууд юм байна. Цагдаа залуу хамт зугаалгаар явъя гэсэн санал тавьж байна. Бүсгүй харин авч хилцдэггүй. Энэ цагдаа залуу бол манай киноны бас нэгэн голрох өдөр хан. Манай бүсгүүд нээлээ хамттай бололтой. Бүсгүй мөрөөдлийн залуу нь харин өөр залуу юм байна. Цагдаа тэндээс чиний мөрөөдлийн залуу гэдэг залуу чинь байдаггүй маа мэдв. Тэр байгаа. Гэхдээ чи биш. Ингээд зугтаж байна. Ой, чи мэдүүлгээ өгөөч. Тэгээд манай хүн зугтаж байхдаа нэг залуутай мөргөлчлөө. Тэгсэн яг нөгөө мөрөөдлийн залуу нь байж байна. Хослол гоё зөгтөг, урвал нь үнсгэд гоё. Зузаан. Гэсэн чи яг шүү. Тэр энд байна. Хан харин тэндээс харангуйта гүгэд ирлээ. Нөгөө залуу бүсгүй гялс болдуулж байна. Жин харин далиндуулаа тэврээд байна шүү. Уучлаарай. Энд юу болоод байгааг хэлээд өгөөч. Гэд англиар ярьж байна. Манай Жин бас англиар сайн ярьдаг юм байна. Өөдөөс нь сайхан ярьж байна. Санаас нь цагта. Наадах чи юу гэдэг юм бэ? Зүгээр уучлаарай. Баярлалаа л гэж байна л та. Залуу харин ээлтгэр гар барьчаад яваад өглөө. Тэгээд бүсгүйтэй гар барьсан чинь манай бүсгүй баг хайлж урсаж байна шүү. Цаанаас нь харин манай хоёрын найз бололтой нэг бүсгүй хүрээд ирчиж. Хөх тэр мөрөөдлийн залуутайгаа очирчжээ. Чи дутаа. Манай хүн харин тэнд бүр ман сурчиж. Тэгээд биднийг дахиад уулзуулж өгөөч. Ингээд залбирч байна. Тэр үед харин нэг хулгайч яг айл ухчаад гарч ирэхдээ таарчлаа. Ёо хүн цочоочих юм. Ингээд зүрх гиснэ. Байц чи хур жонго юу? Жонго. Чи миний нэрийг яаж мэдээдхий? Ингээд төглөө. Бүсгүй. За байц. Хаан таарлаа. Ингээд сансан чинь эрен сурвалжлах листээс зургийг харсан юм байна. Чаавас. Уучлаарай. Би ингэснэ зүхтаачлаа. Нөгөө хулгайч харин араас нь дагаад байна. Бүсгүй зүхтаад нэг эзэнгүй байшин руу яваад орчдөг. Нугдж байх үед харин хулгайч ирээд олчлоо. Тэр хооронд гял суудсараа. Хур жонго.
Манай хажуугийн эзэнгүй байшинд байна. Туслаарай гэд хан руу залгачлаа. Жонгу харин бүсгүйг чирээд гаргаад ирлээ. Бүсгүй бас чирснэ. Хя болдоггүй. Та зүгээр намайг хараагүй гэж удаад явчих болдгүй юм уу? Ингээс ашгүй цагдаа найз нь хүрээд ирнэ. Хөөе юу болоод байгаа юм бэ? Цаа чин Жонгу гэж хий. Ингээс чи худаг гаргаад ирж байна шүү. Тэгснэ цаашаа огцсон мэргээ зугтаа чин. Саяных хэн байсан бэ? Цагтаач болтоо. Ядаж эрен сурвалжлагдж байгаа хэрэгтнээ таньж байл да. Ингээд энэ юу чамдан бэ? Ингээд онгойлгосон чи дотор нь хүний цогцсон байж байна. Бүр том хэргийн мөрөөр орчлоо шүү. Цагдаагийн дарга ирээд ууралж байна. Муу сайн ажилгүй юмнууд сэжигтнийг зүгээр явуулна гинэ. Та нараа өөрсдийгөө цагдаа гэх гээ юу? Чи цагдаагийн байгууллагын нэр хүндийг шаварт хутаглаа. Удалгүй мэдээгээр. Би сэтгүүлч Ён Чулхоо байна. Өнөөдөр 3 дахь эмэгтэй цогцос олдсон байна. Цагдаагийнхаа харин сэжигтнийг алдчихсан гэж байна. Оройн харин манай Жэйн гэртээ хэргийн талаар жаахан судалж байна. И-50-ны хэрэг хохирогч бүсгүүчүүдийг эцэнгүй байшинд нуусан байсан. Хоолойд нь шарх байсан гэхээр бомилсан байх боломжтой. Эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг ажиглагдаагүй. Тэгэхээр тэд магадгүй алуурчныг өөрсдөө гэртээ оруулсан байж болох. Магадгүй алуурчин их царайлаг алуурчин байсан ч байж болно. Гэт лаг мөрдөж байтал комон гацаад унтарчлаа. Чаавас. Тэгээд яг унтах гээд угаалгын өрөөндөө орж байтал дээд давхарт нь аллаг гарч байгаа чимээ гараад байна. Шууд цагдаа найз хан руугаа залгаад хэллээ. Нөгөөх нь "Гүчи одоо согтуу байгаа маа хааш юм бэ? Дандаа ингэж худлаа мэдүүлэг өгж байх юм" гэд тоодоггүй шүү. Жэм босч байгаад өөрөө очихоор шийдлээ. Тэгээд цагалгаан бороохоогоо аваад бас галаар түргэх нэг юм аваад дээшээ гардаг. Тэгснэ буцаад ороод ирлээ. Би юу хийгээд байгаа юм бэ? Би цуврал алуурчныг барьж чадахгүй шүү дээ. Гэсэн гадаа юм дуграад. Очоод харсан чинь нэг гар ороод ирлээ. Манай хүн сандраад өөрийгөө цахилгаанаар цохиулчлаа. Тэгсэн харин хятад хоолны зар байсан юм байна. Хөөрхий. Тэр үед харин хан төрсөн өдрн гээд хүрээд ирлээ. Тэгсэн чинь манай хүн гэрийнхээ өдөнд тухай алдсан байна. Нөгөө хөрч бүсгүүнээс ирчихжээ. Аха, химлэмсгаа хийгээд үнсээ таваач. Та түн сайн бидтэй. Ингээд сумлаад байна шүү. Тэгээд үнс гэсэн нэг л болдоггүй. Тэгвэл CPR хийчих. Яг мөмн дээр нь манай хүн жаахан эв хавгүй CPR хийх гэсэн чинь даант сэрчлээ. Сэрэнгүүтээ шууд алуурчин тэд давхарт байна. Би чамд хэлээд байхад чи яг хэрэгтэй үедээ ирэхгүй маа. Ингээд хамт яваад очин. Даанч гэртээ байдаггүй. Тэгээд манай Жэйний төрсөн өдрийг тэмдэглэнэ. Хөрш бүсгүй харин. Ихчээ, та одоо худлаа дуудлаг өөхөө болоод зүгээр зохиолоо бичиж эхлэлтэй. За. Өнөөдөр манай найз залуу ирж байгаа. Би болцоотой. Ингээд явах гэж байна. Гарахтаа харин манай Жэйний зүйлтийг тууцсан bay шүү. Жаахан юм хомсолт юм байна. Хүнд хэлэхгүй юм аавна гэдэг чи хулгай. Наадхай аваад ир. Ингээс чи хэлээ гаргачаад яваад өглөө. Гарсныхан дараа хан. Хоёулаа бас болцуул ямар уу? Ингээсээ хөгчлөө. Ханыг хөөж явуулчаад эргээд харсан чинь цаана нарийн нөгөө мөрөөдлийн залуун зогсож байна. Манай хүн үсээ янзлаад эргээд харна. Тэгээд англиар энэ үгээр дахин эргэлдээд байвал найз охин чинь уурлах байх та. Хөөе, сайн уу? Би чамтай өмнө нь таарч байсан баха. Тийм ээ. Би саналаа. Чи яагаад наашаа ирэв? Би энд амьдардаг. Дээд давхарт ингэж авна штт. Нөгөө алуурчны байр. Дээр гинэ. Би саяхан нүүж ирсэн юм аа. Өчигдөр их чимээ гаргасан болов уучлаарай. Би усанд орохдоо кино үздгийг. Ингээд яваад өглөө. Нөгөө хөрш бүсгүй ирээд. Хөөх, нөгөө төгс залуу чи байж штт. Энэ бол цуврал алуурчин. Тэгээд манай Жэйн дарагтайгаа очиж шин бичих гэж байгаа зохиолынхаа талаар зөвлөлдлөө. Тэгсэн дарган сонсож байгаад. Тэгвэл номын зохиолч цуврал алуурчныг барьснаад гэвэл гоё санаа юм биш үү? Ингээд манай хүн буцаж ирээд цуврал алуурчныг мөрдөх ажил хийж байна. Нөгөө Жонгугийн зургийг сэжигтэнгээд тавьчлаа. Хөрш бүсгүй харин. Түүнийг яагаад сэжиглээд байгаа юм бэ? Ямар ч алуурчин гэмээр царайг байгаа үсттэй. Үгүй харин ч алуурчин шиг харагдаж байгаа үсттэй. Юу гэж дээ? Их гоё иршүүд. Хөөрхөн царай байх чинь. Ингээд өмөрөөд байна шүү. Жэйн хэрвээ аллаг гарсан газруудыг харьцуулж үзэх юм бол алуурчин яг энд амьдардаг байх магадaltaй. 602-ын царайлаг залуу саяхан нүүж ирсэн. Тэр наашаа нүүж ирэхийнхээ өмнө энтхийн бүх эзэнгүй байшингуудыг судалсан байна. Тэгэд манай хэд нөгөө царайлаг залуугийн хогийг ухаад үзтэл холбооны мөрдөх товчоо гэсэн баримт гараад ирлээ. Яг зөв. Алуурчин цагдаа нарын оронд өөрийгөө тавьж үзээд баригдахгүй байх арга хэрэгэлдэг юм байна. Тэр айгүй бол FBI ажилтан болохыг мөрөөддөг баг. Тэгэд өөр нэг цагдаагаас асуутал. Тэр семинарт оролцох гэж ирсэн гэсэн. Гэхдээ энэ Жэйн асуугаад энэ чи намайг хүн барьцаалсан гэж гүтгсэн штт. Ингэж байна шүү. Манай Жэйн ширүүн гарвалтай. Тэгсэн тэнд нь харин царайлаг залуу хүрээд ирсэн байна. Чи энд юу хийж байгаа юм бэ? Бороо орж байна. Ханаа төрвэ? Ингэж шүхрээ өгчөөд машиндаа суугаад яваад өгнө. Джейсон Чен дөнгөж 30 гарч байгаа. Майамид амьдардаг. Майамид яг адилхан цоврал аллаг гарч байсан. Түүнийг наашаа ирэх үед Майамигийн аллаг зогссон. Майамигийн сонин дээр яг адилхан байдалтай үгсэн эмэгтэй олдсон гэж байна. Тэгэхээр энэ Джейсон юм байна. Ингээд ханы гэрээс нууцаар гэрийг нь дурандлаа. Хан бас ойрхон амьдардаг юм байна. Хөх
Гидсний булчинтай байна. Ингэснэ ханыг дагуулад машинаас нь нотлох баримт хайх гэж үзлээ. Бусдын эд хөрөнгөнд талдах чинь гинт хэрэгштэй. Ингээд онголох гээд үзэж байна. Тэгснэ онгологчлоо шүү. Цүнхийг нь ухаад үзсэн чинь харин хохирогч эмэгтэйчүүдийн зураг байж байна. Энэ яг мөн байна. Хохирогчдын зураг байна. Чи багажийг нь онголоход үз. Ингээд байж байтал Джейсон тэндээс гараад ирлээ. Манай хоёр шууд багажинд нуугдчихна. Тэгэд явж байсан чинь хам боломжийг ашиглаад багаар Джейн рүү дөхөд байв шүү. Тэгсэн чи Джейн унгчлаа. Манай хоёр үхэх шахлаа. Бүр урд явж байсан Джейсон төртөл үнэртэй дунлаа. Цонхоо онголгоод тэгээд зогсонгууд нь манай хоёр гараад ирлээ. Йой, яг химийн зэвсэг. Чи над гидсэн эмчид үзүүлээрэ. Тэгээд Джейсныг нууцаар дагаад яваад байна. Нэг өрөөрөө орохоор нь дагаад ортол баахан цагдаагийн дарганаар суужсан байж байна. Хан хараад амрыг ирээд арга. Цаанаас нь Джейсон. Эрхмэ, та семинарт суух гэж ирээ юу? Ингэж авна шүү дээ. Жинхнээсээ семинар хийх гэж байсан юм байна. Бүр цагдаа нарт шүү. Тэгсээ хөдлөгч Джейсныг тэндээс танилцуулж байна. Одоо та бүхний өмнө FBI-ийн тусгай ажилтан Джейсон лекц тавих болно. Ингэж авна шүү дээ. Тэнд нь харин нөгөө манай Джейни өрсөлдөгч зохиолч эмэгтэй ирдсэн байна. Тэр энд юу хийж байгаа юм болоо? Ингэснэ зөөгчийг найраад хажууд нь нууцаар уц тавиулчлаа. Яриаг нь сонссон чинь тань шиг мэрэгжлийн хүнээс мэдээлэл авах болсон доо баяртай байна. Маргааш би үдэшлэг хийн. Та ирж болох уу? Дуусаад харин тантай жижигтэй уулзмаар байна. Ингээд урьж байна. Джейсон зөвшөөрчлөө. Тэр одоо сэдэ хаяад байгаа юм бах та. Тэр яг алуурчин байна. Тэдний гэрээс нотлохоо олчих юм бол болно. Гол нь яаж орох вэ? Ингэснэ нэг санаа боллоо. Нөгөө өрсөлдөгч зохиолчийн аргыг хэрэглэх гэж байна. Манай Джейн маргааш нь нөгөө үдшилтэд нь гоё хувцас өмсөд яваад очдөг. Тэгээд нээлээ холоос ажиглаж байна. Тэгсэн Джейсон тэнд хүмүүсийн голд хэрвээ тайзан дээр буу суугалсан л бол заавал буудах ёстой. Гэсэн чинь Джейн тэндээс наад үгийг чинь Антон Паулович Чехов хэлсэн баха. Ингээд гараад ирнэ. Нөгөө өрсөлдөгч нэрээд хөөе Джейн зохиолчтой уулзалт юмсан. Тэгсэн чи чинь сүүлийн 5 жилд ямар ч зохиол бичээгүй байгаа баха. Суут бүтээлчд байж байгаад нэг гоё юм бичдэг юм дөө. Виктор Хьюго Les Miserables 16 жил бичсэн. Ингэсэн Джейсон тэндээс би ёсоор танилцъя. Би Джейсон Чейн. Би Джейн Хан. Йоо, та аллахын сэтгэл зүг бичсэн Джейн Хан гэж үү? Гэж авна шүү дээ. Манай хүний фэн нөөс юм байна. Шууд биширдэг, хүндэлдэг болоод явчлаа. Нөгөө зөвүүн бүсгүй харин цаанаас нь атаархаад зөөгчийг түлхээд дарсаас хуллаа. Джейсон шууд манай бүсгүйг биеэрээ хамгаалаад өөр хоногчлоо. Дээрээс нь цусан тусал луга адил дарс туссан. Зүгээр үү? Яа. Дуусны дараа нөгөө зөвүүн бүсгүй танад очиж юм яри гэж Джейсныг өдөөд байна. Джейсээр нүүр өгсөнгүй. Таксийн цуулгаад явуулчлаа. Тэгснэ Джейнийг би таныг кофегоор дайлж болох уу? Ингэж байна шүү. Ингээд гэрт нь хүрээд ирлээ. Тансаг байшин байна. Манай хүн жааха айгаастай. Хан харж байгаа гэж найдаа. Та эспрессо уух уу? Тэгье. Джейсныг ариун цэврийн өрөө орох үеэр нь манай хүн гялс тэлэнүүдийг нь үздэг. Хохирогчийн хүзүүн дээрх мөртөө таарч байна уугүй юу шалгах гээд байгаа бололтой шүү. Тэгсэн тэнд нэг чамдаан байж байна. Чамдаан хараад бүсгүй маань нэг л эвгүй болоод явчлаа. Тэгээд яг нээх гээд үзэж байтал Джейсон гараад ирдэг. Манай хүн FT-х 0 руу зөрөөд орчлоо. Тэгэнгүүтээ баахан хурууны хэй шалгаад явж өглөө. Унтлахын өрөөнд нь харин зурагт байдаг юм байна. Асаагаад үзсэн чинь харин аллагтай кино гарч байна шүү. Байц тэр жинхнээсээ зүгээр кино үзэж байсан юм байна шүү. Гэт сэжиглэхэ болоод гараад ирлээ. Тэгсэн орон дээрээ чимдам тавьсан байна. Чи миний чимдамд хүрээ юу? Чи манад надаас болж биш. Харин намайг алуурчин гэж сэжиглээд ирсэн байжээ. Хэрвээ би үнэхээр алуурчин байсан бол яах вэ? Гэт багаар дөхөөд тэгснэ. Надад гарын үсгэ өгөөж. Гэт номыг гаргаад ирлээ. Хөөрхий. Тэгээд чимдамаа нээсэн чинь зүгээр хувцас байж байна. Би удахгүй буцах гэж байгаамаа. Гэхдээ хэрвээ би чиний оронд байсан бол байна. Энэ хавьд байгаа хоосон байшингуудыг шалгах байсан. Алуурчин ихэвчлэн эзэнгүй байшингуудыг хорогдох газар болгодог юм. Хэрвээ тэр нөгөө хөршөөхөн гэрлүүгээ явж байна. Харанхуугууд манд араас нь нөгөө жонгуу дагаад байна. Бүсгүй анзаарангуудаа шууд зүгтлаа. Яг баригддгийн даваан дээр нөгөө хамтаа таарчлаа. Йой, хүн цочоочих юм аа. Чи юу яриад байгаа юм бэ? Өөрөө ирж хүн цочоочоод. Гүү жонгуу харин буцаад зүгтаачлаа. Манай Джейн харин царайлаг залуугийн гэрээс нь гараад явж байна. Ашгүй юу ч болсонгүй шүү. Джейн, дараагийн удаа би чамайг жинхнээсээ болзоон дөрж болох уу? I would love to. Гэсэн хан гараад ирлээ. Чи love mo гэсэн үгүй юу? Та хоёр болцох гээд байгаа юм уу? Би эд мөрийн баримт цуглуулах гэж орсон юм аа. Маа, энэ үсэн. Чи хэргийн газраас олдсон сэжигтний ДНХ-тэй таарах нүгөө юу шалгаад өгч. За юу, ингэж байна. Манай Джейн харин царайлгийг сэжиглэхэ болоод өөр нүдээр хараад хэлчихлээ. Джейсон чан, чи яг хин юм бэ? Ингэснэ гинэд хэлсэн үгийг нь саналаа. Алуурчин үргэлж нэг эзэнгүй байшинд хорогддог юм. Манай хүн тэр дороо нөгөө мөрдөгчийн хувцас өмсөд эзэнгүй байшинд яваад очдөг. Хурмын хувцсны дэлгүүр байна. Манай хүн ажилт хийх гээд нэг манеканых нь оронд хувцас өмсөд зогслоо. Тэндээс харин жонгуу орж ирж байна шүү. Джейн чимээ сонсоод харсан чинь жонгуу чамдаан бэлдэж байна. Гяс буцаж очиод байрандаа зогсдог. Жонгуу харин хажуугаар нь өнгөрөхдөө цочиж болроо шүү. Энэ муу чинь зүр хамаар гаргаа хайчих шахлаа. Ямар муухай жинхэнэ харагддаг юм бэ? Хой гэсэн манай Джейн далтраад хөдөлчлөө. Тэгээд шууд зүгтаалаа. Араас нь харин жонгуу явсаар. Тэгээд яг барьж аваад хутга тулгаад аваад
ороод явж байна. Тэгсэн тэндээс Джейсон гараад ирж байна шүү. Хөөе, утга буулга. Би чамаа гэмтэмээргүй байна. Джейн шууд гүүгээ Джейсны ард орчлоо. Англиар. Энэ бол алуурчин. Түрүүн чамдан барьж байхыг нь би харсан. Нөгөөд нь нэрээ англи хэл ойлгохдгүй. Энэ хоёр ч юугаа яриад байгаа гэж шууд тайрлаа. Манай Джейсон бултаад яг бүжгийн хөдөлгөөн шиг уран хөдөлгөөн хийгээд байна. Джейнигээ бас ардаа нуугастай шүү. Бултанга Джейнтэй бүжиглээд байгаа юм биш үү? Тэгснэ Джейнийг тэрвэрч байгаад эргүүлээд маа. Джейн ухаалчлаа. Ингээд нэг нэгтгэр боллоо. Тэгсэн нэг хаагаад маа. Удалгүй бөөн цагта хүрээд ирдэг. Тэгсэн тэндээс бас нэг цогцолтсон байна. Нөгөө Жонгу баригдсан. Би биш ээ. Тэр тэнд байсан. Тэр өөрөө алуурч гэд манай царайлаг руу дайраад байна. Жонгуг бариад явахыг харин нөгөө хөрш охин харж байна. Их төвхтэй юм болох нь дээ. Тентэн цагдаагийн дарга ирчихсэн. За баяр хүргэе. FBI юмч аргагүй өөр юм аа. За англиар юу хөө? Good FBI. Good. Манай Джейн харин уярчжээ. Хан ирээд. Юу болсон юм бэ? Гэсэн чинь Джейсон намайг аварсан. Намайг хайж тийшээ очсон. Тэгээд цуврал алуурчныг барьсан. Тэндээс харин сурвалжлагч ороод ирлээ. Цагдаагийн дарга бөөн баяр. Жон сурвалжлагч. За яах вэ? Ярилцлага авах уу? Би ямар харагдаж байна? Гэсэн чи хөөрхи. Джейсон Джейн хоёроос ярилцлага аваад дарга жигчлээ. Чаавас. Манай Джейн тэнд болсон явдлыг бүгдийг нь яриад Солонгостой яриад болно. Маргааш нь дарга дээр ирсэн. Тэгээд гарыг нь барьж аваад FBI гэл бариад авсан. Гэт ярьж өгч байна. Дарга нь тэнд хадагтай хан. Тэгэд одоо яаралтай зохиолоо бичиж эхэлье. Жинхэнэ бестселлер болно доо. Гэмт хэргийн зохиолч болон FBI-ийн ажилтан гэсэн гарчиг өгчдөг юм уу? Үгүй. Үдсэглэнтэй зохиолч болон тусгай ажилтан гээл да. Үдсэглэнтэй зохиолч болон царайлаг тусгай ажилтан. Тэд хэрэг мөрдөж байхдаа бие-биедээ дурлсан нь. Тэд заавал бие-биедээ дурлах шаардлага байсан гэж юу? Янзтай. Янзын санаа байна. Хордо бичиж эхлээрэ. За ингээд эхлүүллээ. Оройн очоод сайхан бичээд тэгингээ Джейснигээ төсөөлөд баахан гаруудыг ганцаараа гөвж байгааг нь тархиндаа зураглаад тэгснэ. Зогс FBI ингээд явж өгнө штт. Тэгсэн алуурчин дээр очоод хур Жонгугээд битсэн чинь нэг л биш болоод явчлаа шүү. Хур Жонгу яг алуурчин мөн үү? Гэт шүнжэнгөө бодлоо. Маргааш нэрэн Джейсон. Чи Жонгуг алуурчин гэж бодож байна уу? Жонгу бол зүгээр л хулгайч. Түүний царай, чадвар, бас гүйлгээ ухааныг бодоод үзэх юм бол тэр алуурчин байж яагаад ч таарахгүй. Хөх, би яг тэгж бодсон штт. Ингэсэн чи нөгөө хөрш бүсгүй амар ууртай кофе авчраад тавьж байна. Энэ одоо яатсан юм бол? Цаанаас нэрэн хан ирээд хараад байна. Нилийн хардж байгаа бололтой. Джейн тэнд. Би зохиолоо эхлүүлчихсэн явж байгаа. Голтон жаахан мухардаад битгий санаа зовоо. Чамд FBI-д ажилдаг найз байна. Ингэснэ хэргийн газар руу дагуулад орно. Хэргийн материалуудыг харьцуулж үзвэл бүгдд нь нэг ижил тал бий. Хайр болон үзэн ядалт. Тэгэхээр энэ бүх хэргийг нэг л хүн үйлдсэн байж таарна. Ингэж байна. Тэгээд төсөөллөө. Өөрийгөө оронд нь тавиад төсөөлдөг. Хохирогч хэрэгтэнтэй хамт зугаалаад төрсөн өдрөө тэмдэглэж байсан юм байна. Тэр яагаад алуурчныг гэртээ оруулсан юм бол? Магадгүй тэр их сайхан залуу байсан бах. Яг чам шиг энэ яг л өөртөө дурлуулж байгаад мөнгийг нь залилдаг залилантай төстэй юм. Би Майамид яг адилхан хэрэгтэй таарч байсан. Намайг наашаа ирэхийн өмнө гол с ิจ гт нь машины ёслоор өгчихсэн. Судлаад үзэхэд багасаа гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүү байсан юм байна лээ. Ээж нь гэртээ олон залуучууд авчирч тэр үед нь хүү нуугдах шаардлагатай болоод дандаа чамдааманд орж нуугддаг байсан юм байна лээ. Тэрнээс болж ийм харгас болсон бах. Харамсалтай юм а. Хэрвээ тэр хайрын дунд өссөн бол ийм юм болохгүй байсан да. Юу? Чи алуурчныг төрхөөсөө муу байгаагүй гэх гээ юу? Мэдээч шүү дээ. Хүүхдүүдийг харал та. Тэд бүгд л цэвэр зүрх сэтгэлтэй, сайхуусан тэнгэрүүд гэсэн үг. Энэ хорвол тэднийг харгас болгодог юм. Гэт Джейснийг уяр ажиллаа. Джейсон тэнд. Чи миний нүдэнд яг л сайхуусан тэнгэр шиг харагдаж байна. Джейн. Мэдгүй юм да. Би нэг юмыг төсөөлөд бодохороо их муухайгаар цаашаа бодоод байдгийг. Тэгээд унтаж чаддаггүй. Тэгвэл би одооноос чиний тэр бүх муухай бодлыг чинь мартуулах болно. Гэснээ зүйлд бэлгэлж байна. Өнгөрсөн ч ихсэн төрсөн өдрийн мэнд. Гэснээ үнсчлээ. Цаана нь харин хан ирчжээ. Хардаад сүйдүүлж байна. Джейн, чи юугаа игээд байгаа юм? Гэснээ Джейснийг гавлчлаа. Та хэргийн газарт зөвшөөрөлгүй нэвтэрсэн байна. Хөөе, эн чи FBI-ийн ажилтан шүү дээ. Бидэнд албан ёсоор мэдэгдэх ёстой байдаг юм аа. Албан ёсоор гэх юм бол чи одоогоор ажлаас чөлөөлөгдсөн байгаа үсттэй. Ингээд түлхүүрийг нь авч гавийг нь тайлаад өөрийг нь гавлж үлдээгээд түлхүүрийг нь шидчихэд яваад өглөө. Хам буур араас нь гарч ирснээр шууд Джейснийг зодоод унлаа. Джейс харин хөдөлдөггүй шүү. Миний машины шил агарчихлаа. Удахгүй болох Монголын хамгийн том автошоу Улаанбаатар автошоу 2026 руу очичил шинэ машин авъя да. Албан ёсны дистрибьюторууд шинэ гарсан загваруудаа танилцуулаад бас цахилгаан дугуй, скутер, мопед зэрэг төрөл төрлөөрөө танилцуулагдах юм байлаа. Бас автомашин сонирхогчид гэр бүл, бизнес эрхлэгчдэд зориулсан Experience Event автомашины дагалдах бүтээгдэхүүнүүд оффроуд тоноглолууч байгаа. Ашгүй тийшээ явах шалтгатай боллоо. 6 дугаар сарын 5-6-7-нд Мишель Экспогийн үдсэглэнгийн танхимд болно. Лондон явахаа болоод Монгол явахаас. Ингэсэн чи зогсдоггүй. Джейсон англиар өөрийгөө хянаж чадахгүй энэ их сэтгэл хөдлөлийг бид
хайр гэж хэлдэг юм да. Ингээс хажууд нь байсан цагта thank you гэж байна. Жин ханыг цаашаа оруулаад ярилцлаа. Чи түүнийг хэрэгтэн гэж мөрдөж байгаад эцэст нь түүнтэй үнсэлцэж байгаа мó? Шударгаар хэлчих. Чи ганц удаа чулуу намайг ир хүн гэж харж байсан уу? Болж үзээ. Дараа ярилцъя. Ингээд гараа явчлаа. Тэгснэ Джейсонтэй хамт яваад өглөө. Джейсон харин замда Майамид улсын хэргийн талаар би чамд ярьж байсан баха. Сэжигтэн цагдаагийн офицер байсан юм. Тэвоны энэ хэргийг харах юм бол яг л Майамигийн хэрэгтэй адилхан байдаг юм. Бид Лог хааныг хэрэгтэн байж магадгүй гэж сэжгэлж байгаа. Ингэж байна шүү. Жейн гайхаад хан уу? Түүний хурууныхээ чимдам дээрээс олцсон. Наадах чинь санаандгүй явдал байсан юм а. Би тэнд нь хамт байсан. Магадгүй л дээ. Эсвэл тэр угаасаа түүний хурууныхээ олдно гэдгийг мэдээд албаар чиний нүдэн дээр дахиж хүрсэн ч байж мэднэ. Гэж байна шүү. Бодтгол бодол. Нөгөө тал тарин хан нэлээд ууртай байна. Би амьдралдаа анх удаа ингэж доромжлуулч байна. Зүгээр өнгөрөхгүй те. Ингээс нагараад явчлаа. Удалгүй мэдээгээр нөгөө хуржонгүй. Байцаалтын явцад цагдаагийн газраас орогдсон гэд мэдээ гарч байна. Джейсон харин Джейнд би удахгүй Майами руу буцах гэж байгаа. Гэснэ нэг дугтуу тайм өгч байна. Нэгэд үзтэл Америк руу явах тасалбар байна. Би чамайг зохиолч бүсгүй болон FBI-ийн ажилтан гэсэн ном бичиж байгаа гэж сонссон. Энэ зохиолыг бид аз жаргалтай төгсгөж болохгүй гэж юу? Гэд янз бүр романтик найрч байна. Джейн харин нэлээд бодол болоод байна шүү. Ханыг алуурчин байж магадгүй гэж сонсоод тэгсэн бололтой. Тэр үедэр нэг бүсгүй харанхуй гудам жарганцаараа явж байна. Нэг л жихүүдээс үрээд явчлаа. Тэгээд гараашаар өгсөд яг гэрийнхээ хаалгыг онгойлгосон чинь гэнэт хан хажуунаас нь гараад ирлээ. Хан алуурчин байсан бах та. Хуржонгүй харин Джейнийг эрт нууцаар ирчихсэн байна. Тэгсэн гаднаас хөрш бүсгүй орж ирээд заазуур авч байна. Яваад очих гэсэн чинь цаанаас нь Джейн ороод ирлээ. Гэрэл асаасна. Йой, хүн цочоогод юугаа хийж байгаа юм бэ? Энэ заазуура зээлээч. Хүнд хэлэхгүй юм авах чинь хулгай гэж хэлээгүй юу? Би тэгээд зээлээч гэд асуугаад байгаа юм биш үү? Жонго харин эвтэх нуугдчихлаа. Джейн тэнд хэсэг бодол болж байснаа. Джейсний өгсөн зүйлтийг үлдээгээд нөгөө зүйлтэй тайлчлаа. Хөрч бүсгүй. Хөх, наадах чи нөгөө FBI юугээ юу? Хөөрхий хан ингээд хаягдлаа та. Чи гарал та. Ингээд хөөгөө гаргачлаа. Цаана нь харин Жонго. Джейн утсаар ярьж байх үед нь Жонго гинэт гараад ирлээ. Тэгсэн яг эргэж хараад араас нь гэтэд эргээд харах үед нь сюрприз барих гад хүлээж байна. Тэгсэн тэр чигтээ гараад явчлаа. Чаавас. Джейсон харин явах гээд юм абаглаж байна. Тэгсэн тэнд нөгөө айлгүй бүсгүй хүрээд ирлээ. Джейсон надтай жаахан юм ярьж суугач. Ингээд дарс аваад ирчиж. Уучлаарай. Одоо тохиромжтой цаг биш байна. Манай Джейн харин хантай ярилцгаар гэрт нэрж байна. Гэртээ байдаггүй. Тэнд нь харин гудамжаар чамдаам чирээд явж байна. Джейн гаднаас яваад ороод иртэл гэрт нь нэг эмэгтэй ухаан алдчихсан байж байна. Жаахан гайхсан чинь гаднаас хан чамдаам бариад ороод ирдэг. Тэгснэ бүсгүй гүцээж байна. Үүнийг нь харин Джейн хараад байж байдаг. Тэгээд шок болоод гэрээс нь гарч байна. Хөрш бүсгүй харин явж байснаа. Ингээд энэ 7 хоног бүх байшингууд эзгүй байгаа штт. Ингэж байна шүү. Тэгээд гэрийнхээ хаалгыг онгойлгосон чинь Жонго байж байна. Джейн харин тэнд зүүрмэглэж байгаад сэрж байна. Би буруугаар бодоод ах шиг байна. Хан хизээч тийм хийхгүй ах байсан гэж байна шүү. Тэгснэ цагдаа руу залгаж байна. Тэр үед харин хан хаалга тогшиж байна. Джейн шоконд орчлоо. Джейн чамтай ярих юм байна. Маргааш ярилцъя. Өнөөдөр би завгүй байна гэсэн шууд хаалга онгойлгож байна. Битгий орж ир. Энд чи гэнт хэрэг. Чи надад урам хугараа юу? Тэглгүй яадгийн. Ягаад чи тийм хийсэн юм? Энд чи биш. Явж үз. Би чамайг хармааргүй байна. Ингэсэн хан намайг шилжүүлэхэр болсон. Би утахгүй нүүх гэж байгаа. Энд амьдэрсэн бүх хугацаагаа эргээд удсан чинь би үргэлжил чамтай хамт байсан юм байна. Би чиний дэргэд ийм удаан байсандаа баяртай байна. Өөрийнхөө аз жаргалыг олоорой гэд хаалгаа зөөлөн хааж байна. Джейн хэсэг уйлж байгаад хан муу тэнэг гэд дурсамж аваддаг. Тэгсэн чинь манай хоёр багаасаа нэг гудамд хамтдаа өсөхөөс юм байна. Битгий уйлаад бай. Би чамд олоод өгнө мэдүү гэд баахан тооцоо хийгээд. Тэгэхээр хулгайчвал хог зөөдөг ах юм байна. Ойлгов уу? Гэд хог түүдэг ахын хогшил дундаас ханы алга болгосон нугсыг нь олж өгнө. Манай Джейн багын мөрдөгч байсан байх шүү. Тэгсэн нөгөө ах "Хой цайлогнууд юу чуу алив нааш навэ дээр." Тэгээд нөгөө ахаас зугатаад өсвөр насндаа бас цагдаа нарт хөөгдөд бас ховийн мөрдлөгийн клуб нэгээд хамтдаа мөрдлөг хийцгээж байсан юм байна. Нэг өдөр хан түнд бэлэг өгтөл нөгөө тайлсан зүйлд нь байсан юм байна. Чи SV корпорацид ажилд орж байгаа гэсэн үү? Тийм ээ. Цагдаагийн актамд орохгүй яасан юм бэ? Яагаад тэрвэ? Би гимт хэргийн зохиолч болохоор надад жинхэнэ цагдаагийн мэдээлэл хэрэгтэй. Ингэсэн чинь нэг л өдөр хан "Мөрдөгч хан мэдчилж байна" гэд цагдаа болчоод хүрээд ирж. Үнэхээр Джейнд хайр тавьсан бол л та. Дүрс буцаад одоо цаг руу шилжлээ. Нөгөө тал харин хөрш бүсгүүд Жонго худаг тулгачсан байж байна. Тэгсэн юу вэ? Хуурамч худаг байна. Энэ хоёр бас бие биенээ таньдаг юм байна. Тэр энэ худаг хуурамч байгаа биз дээ. Юу ч дийлэхгүй. Харав. Чи хэнийг ч халаагүй гэж амлаж байна уу? Юу гэж
гэж те. Би чинь зүгээр л хулгайч шүү дээ. Би тансаг байшингуудыг л ухдаг юм. Би бас хайртай зориулаад энэ зүйлтийг авчирлаа. Гэт нөгөө Джейний зүйлтийг туудсан байна. Энэ хоёр хосууд байсан байх нь шүү дээ. Тэгээд л хөрш бүсгүй өмөрөөд байсан юм байна. Хоёулаа Майами руу явж амьдрал ямар уу? Чамд мөнгө байгаа мó? Байхгүй л дээ. Хоёулаа энэ байрыг ухах уу? Энэ 7 хоног бүгд эзэнгүй байгаа. Ухаантай гэдг нь. Аха. Наадах чинь жинхэнэ утга байна. Цус алдаад байна. Манай Джейн харин царилэг дээр очиод хамт явж чадахгүй гэдгээ хэлж байна. Ханаас болсон уу? Тийм ээ. Би түүнийг зүгээр орхиод явж чадахгүй юм шиг байна. Тэр алуурчин байж ч магадгүй шүү дээ. Би түүнд итгэж байна. Ямар ч үед түүнд итгэхийг сонгоно гэж байна шүү. Джейсон надад ийм хайр байсан ч болоосай. Нөгөө талд харин хан явах бэлтгэлээ хийж байдаг. Нилээн уруугар байна шүү. Хамтрагчин селфи хийж байгаад Джейн руу явуулчлаа. Джейн хараад хан муу тэнэг ингэсэн чи хажуугаас нь Джейсон. Бэ алуурчин байсан байвал яах вэ? Джейн уцаа харж байснаа. Чамайг болгоод өгөхөөс өмнө өөрөө зүхтах гэж байгаа мó? Йоо. Чамд хэлээгүй. Тэр үе тарин ханы уц дуурч байна. Шинжээч залгаж байна. Чи энэ үсийг хаанаас авсан юм бэ? Наадах чинь Джейн надад өгсөн юм аа. Джейний үс байна уу? Энэ үс чинь хохирогчийн үс вэ шүү дээ. Ингэж авна шүү дээ. Нөгөө тал Джейн. Чи алуурчин байсан байвал гэж юу? Мэдгүй юм да. За би явлаа. Ингээд тоодоггүй. Тэгсэн утсан дуурайд хан. Джейсон алуурчин юм байна. Чиний гэрээс нь олсон үс хохирогчийн үс байна. Чи хаана байна? Ингээс ардаас нь Джейсон утсыг нь авчлаа. Джейн орлоод хан гүйсээр. Джейсон харин шууд Джейнийг боож байна шүү. Чи минийх биш бол өөр хэнийгч биш болно. Би тэр найз ханыг чинь хэрэгт гүтгэх бүх материалыг бүрдүүлчихсэн байгаа. 30 жил хажууд нь хамт байгаа тоогдоогүй бүсгүйгээ. Эцэст нь өөрөө хөнөөч гэвэл хэр үнэмшилтэй сонсогдож байна. Ингээс манай хүн хоошоо гидэж мөргүүлээд мултарчлаа. Цаана нь бас нөгөө зөхиөлч бүсгүйг хамт хөнөөцсөн байна. Тэгээд гэрээс нь гараад зугтлаа. Гэртээ орж ирээд хаалгаад өгчээд харуул руу залгасан чинь аль хэдийн харуулын өрөөнд орчжээ. Камеруудыг бүгдийг нь унтрааж байна. Джейн харин нөгөө мөрдлөгийн хувцас өмсөж байна. Джейс харин тэндээс хаалгыг нь ядах юмгүй өвчлээ шүү. Джейн олсоор зүгдээ зугтах гэж үзэн. Даанч дээрээс нь бариад авлаа. Тэгээд баг багаар татаад яг баригдгийн даван дээр Джейн цахилгаан борохоогоо гаргаж ирээд цөөхөлчлээ. Шууд доош унлаа. Тэгснэ доод айлынхаа цонхыг хаглаад орё гэж шийдээд. Тэгсэн чи хагардаггүй. Харин онгооч байна. Онгорхоо байсан юм байна. Тэнд нь харин жонгоо нуугдаж байдаг шүү. Цаана харин нөгөө хөрш бүсгүй байж байна. Манай ханыг ирэх үед хотгон руу орох хаалгыг нь хаадсан байна. Тэгэхээр нь холоос мопед дээрч мөргөд онгойлгодог. Джейн орж ирчээд байж байтал араас нь жонгоо. Дахиад уулзах таатай байна хадагтай Джейн. Ингэснэ бариад авлаа. Чиний талаар зурагтаар. Ингэсэн чи амын дарчлаа. Гадаа нэрэн алуурчин. Тэндээс хөршөөхөн. Игчээ, наадах чи манай найз залуу штт. Ингэж байна шүү. Тэгсэн Джейн унгочлаа. Тэгснэ. Цугдуудаараа. Йоо, би одоо цагтаа дуудахын гинэ. Ингэснэ ёо. Гэснэ гарах гээд байна. Гадаа алуурчин байгаа. Гарч болохгүй. Юу алуурчин? Чи өөрөө алуурчин. Ингэснэ гараад. Хаалга хаагаач. Аюултай штэ. Чи илүү аюултай байна мэдүү. Гэсэн тэнд байсан алуурчин бас. Тэгснэ Жонгуг шууд цогод унгаачлаа. Джейн гяс хаалга хаачлаа. Жонгу найз охиноо явуулаад цаашаа явж бай. Би зохицуулна. Гээд алуурчинтай тунж үлдээд үзлээ. Алуурчин Жонгуг ёстой эвгээд bay шүү. Джейн хаалганы дурангаар харсан чинь Жонгуг говж байна. Нүд нь альтраад доод дурангаар харсан чинь Жонгуг хэвтүүлчихсэн говж байна. Джейн гяс хаалгаар цогод ухаан алдуулчлаа. Тэр үед нь хан харин харуулын цагаан хоолоогоор "Джейн, чи хаана байна?" гэсэн утсаар залгаад. "Хан, зугтаарай. Тэр чамайг гүтгэх гэж байна." "Би чамайг орхиод хаашаач явахгүй." гэснээр шууд хүрээд ирлээ. Тэгээд алуурчин та үзэж тарна. Энэ удаа Джейсон зүгээр зодуулсангүй. Ханыг будаа болтолгоовн. Тэгсэн хөрш бүсгүй дээрээс нь юм унгаад ороод ирлээ. Алуурчин хөрш бүсгүйг барьж аваад боож байтал Джейн буу тулгаж байна. Алуурчин буудал та гэсэн Джейн шууд буудчлаа. Гэсэн чи жүжиж байжээ. Солонгосын цагдаагийн бууны эхний сум үргэлж хоосон байдгийг. Гэснээр барьж аваад боож байна. Араас нь хан хальт саад болоод эргээд харсан чи харин Джейн паяалныг барьсан байж байдаг. Тэгээд алуурчны нүрийг түлээд алуурчин нэг юм доош унлаа. Манай хүн харин хантайгаа үлдэнэ. "Одоо хэрвээ чи намайг үнсчих юм бол би фрэнд зоноос гарна тий бидтэй" гэж байна. Джейн харин үнсчлээ шүү. Ингээд фрэнд зон байхгүй боллоо. Байц. Тэгэхээр энэ одоо хүн алж өрөөд байсан нь Джейний уран дүрслэл байсан байх та. Тийм болж таарлаа шүү. Тэндээс цагдаа нар ирээд цуврал алуурчныг бариад авна. Дээр нь харин манай хоёр баатрууд тухалж байдаг. Ингээд манайх яллаа. Мэдээгээр цуврал алуурчин холбооны мөрдөх төвчөөний төлөөлөгч байсан гэдэг нь батлагдлаа. Орон байрны хулгайч Жонго Майами явах гэж байгаад баригжээ. Гэмт хэргийн сэдвтэ зохиол бичдэг хадагтай Джейн хааны зохиол Солонгосыг шуугуулж байна гэж байна. Ингээд манай хоёр далайн ирэг дээр хамтдаа зугаалаад кино мандууслаа. Киночд байлаа.